За улс төрөгчийн хит эслийг анх 1818 онд Эрдэмтэн Тенард бол нээсэн. За түүний физик шинж чанарыг нь авч үзвэл улс төрөгчийн хит оксид нь өнгөхгүй шингэн 144 грамм сантиметр куб нэгтдээ 151.4 градуст буцалдаг. За хасах 148 градуст хатуу төлөв байдалд шилждэг. За улс төрөгчийн хит эслийн 3%-аас дээш концентрацтай уусамл нь арьс, саласт эд эсийг төлөх үйлчилгээтэй. За энэхүү зурагт улс төрөгчийн хит эсэл төлөгдсөн арьсны өнгөний хувирлыг харуулсан байна. За улс төрөгчийн хит эсэл нь ус болон хүчил төрөгчийг үүсгэн хялбархан задардаг. За хит оксидын 30%-ийн уусамлыг пергидрол гэж бол нэрлэдэг. За 3%-ийн уусамл нь бол арьс салстыг төлөхгүй харин хүчил төрөгч ялгаруулдаг учраас түүнийг ариутгагч болгон хэрэглэхэд тохиромжтой байдаг. За улс төрөгчийн өөр нэг гол нэгдэл нь бол улс төрөгчийн хит оксид байдаг. За энэ хит оксид H2O2 гэсэн томьёотой. За хий шингэн хатуу төлөвтэй орших боломжтой бодис байна. За эдгээр зургуудад улс төрөгчийн хит оксидын хий болон хатуу төлөвтэй молекулуудын холбооны параметруудыг харьцуулан харуулсан байна. За эндээс харахад хүчил төрөгч гэсэн холбооны урт хий байдалтай бодистой харьцангуй урт харин хүчил төрөгч улс төрөгч гэсэн холбооны урт хатуу төлөвтэй бодис дээрээ бол харьцангуй урт болох нь эндээс ажиглагдж байна. За мөн бусад холбооны параметруудыг эндээс ажиглаж аваарай. За улс төрөгчийн хит оксидын химийн шинж чанарыг авч үзье. За нэгдүгээрт нь улс төрөгчийн хит оксид нь хүчлэг шинж чанартай учраас суйртай урвалд ордог. За жишээлбэл баарийн гидроксидтай урвалд ороод баарийн хит оксид болон усыг үүсгэсэн байна. За улс төрөгчийн хит оксидын гол нэг чухал шинж чанар нь саармаг шүлтлэг хүчлэг гэсэн 3 орчинд эсэлтэн ангижрах урвалд орох боломжтой байдаг юм а. За тэгвэл улс төрөгчийн хит оксид дахь хүчил төрөгчийн ион хасах нэг эсэлтэлтийн зэрэгтэй байдаг учраас энэ дээр урвал явагддаг байгаа. За жишээлбэл саармаг орчинд улс төрөгчийн хит оксид маань урвалд орохдоо 2 электроныг алдаад улс төрөгчийн ион болон молекул байдалтай хүчил төрөгчийг ялгаруулдаг ахын шүлтлэг орчинд улс төрөгчийн хит эсэл маань 2 электрон алдахаас гадна 2 ширхэг гидроксил ионыг нэгдүүлсэний үндсэн дээр саармаг усны молекулаас гадна молекул байдалтай хүчил төрөгчийг ялгаруулсан байна. За харин хүчлэг орчинд улс төрөгчийн хит эсэл маань 2 электрон болон 2 ширхэг улс төрөгчийн ионыг өөртөө нэгдүүлэн саармаг усны молекулыг үүсгэдэг байна. За ингээд эдгээр тэгштэглүүдийг эсэлтэн ангижрах урвал бичихэд бол ашигладаг. За жишээлбэл калиум перманганат улс төрөгчийн хит эслийн эслэр хэрхэн урвалд орохыг энд хүчлэг орчинд бичиж урвалын тэгштэглийг тэнцвүүлсэн байна. За бүтээгдэхүүнээр манганын сульфат, хүчил төрөгч калиум сульфат, ус үүссэн болох нь харагдаж байна. За хит оксидын давсуудын шинж чанарыг авч үзье. За хит оксид гэдэг маань металл хүчил төрөгчтэй нэгдэх үед хүчил төрөгч нь хасах нэг эсэлтэлтийн зэрэгтэй байх үед үүссэн давсуудыг хит оксидын давсууд гэж нэрлэнэ. За хит оксидын давсууд нь цагаан өнгөтэй таласт бодисууд байдаг. Усан дуусахдаа тухайн металлын гидроксид болон улс төрөгчийн хит эслийг үүсгэн задардаг. За жишээлбэл энд нэг валенттай металлын хит оксидын давс байна. Энэ нь усан дуусаад нэг валенттай металлын гидроксид улс төрөгчийн хит оксидыг үүсгэсэн байна. За энд 2 валенттай металлын хит оксидын давс маань мөн усан дуусаж 2 валенттай металлын гидроксид болон улс төрөгчийн хит оксидыг үүсгэсэн байна. За эдгээр дээр тус бүрт нь 3 урвалыг бичээрэй. Өөрөөр хэлбэл 1 валенттай металлын оронд литий натрий калийг авч энэ урвалыг 3 удаа бичиж болно. Мөн 2 валенттай металл дээр барий, стронций, калий гэх мэт металлуудыг аваад тухайн урвалыг үүсгэж бичээрэй. За хит оксидын давсууд нь мөн хүчилтэй урвалд орж давс болон улс төрөгчийн хит оксидыг бол үүсгэдэг байгаа. Энэхүү металлын оронд 1 болон 2 валенттай металлуудыг авч мөн урвалын тэгштэглүүдийг гүйцээж бичнэ. За хит оксидын давсуудыг халаахад тухайн металлын оксид болон хүчил төрөгчийг үүсгэн задардаг. За тэгвэл энд 1 валенттай металл дээр литий натрий калием хит оксидын задарлын тэгштгэл 2 валенттай металл дээр кальций магний
стронцийн хит оксидын задралын тэгшдэглүүдийг тус бүр гүйцэж хүчээрээ. За устөрөгчийн хит оксидыг лабораторийн нөхцөлд гаргаа авах урвалыг авч үзье. За үүнэт бол баарийн оксидыг хүчил төрөгчөөр үйлчлээд баарийн хит эслийг гаргаж авдаг. За баарийн хит эсэл маань 500 градусаас дээш температурын үед бол үүсэх боломжтой. За гаргаа авсан баарийн хит эслээ нүр сүчлийн хий болон усаар үйлчлэхэд баарийн карбонат цагаан өнгөтэй тундас үүсгээд устөрөгчийн хит эсэл хий байдлаар ялгардаг. За энэхүү урвалаар лабораторийн нөхцөлд устөрөгчийн хит эслийг гаргаа авах нэ. За устөрөгчийн хит оксидыг амьдрал практикт бол маш өргөн хэрэгэлдэг. Үүнээс гол хэрэглээнүүдийн дурдвал за устөрөгчийн хит оксидын 3%-ийн уус эмнэлгийг эмнэлэгт ариутгагч шингэн болгож ашигладаг. Мөн устөрөгчийн хит эслийн эсэлтүүлэгч шин чанарыг ашиглан моос, бүс давуу будах, цайруулахад бол ашиглах нэ. За мөн устөрөгчийн хит эслийг хүнсний бүтээгдэхүүн консервлэх, хөдөө аж ахуйд үр будаа ариутгахад өргөн хэрэгэлдэг байна. Мөн маш олон төрлийн органик нэгдэл, хуванцар, сүрхэг материал үйлдвэрлэхэд өргөнөөр ашигладаг.